нүүрс ихтэй өдөр жишээлхэд урд хөршийн маань компаниуд авж байгаа. Олборсон нүүрсийг 5% нөөцийн төлбөрөд аваад гарна. Гэтэл нүүрсийг нь угаавал тэр угаасан компани дахиад 5% төлнө. Борлуулвал дахиад 5% төлнө. Юу кокс болгоул. Тэрнийг борлуулвал дахиад 5%. 15 болчихлоо шүү дээ. Ингээд Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг үйлдвэржүүл түүхийдээ ашиглахын эсрэг ийм үзэлтэй хуулийн өөрчлөлт энэ жил улсын хурал хийлээ. Сая энэ 19 оны 3 сард орсон 3 сарын 26-нд ашиг малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Тэгээд энэнийг нь үндсэн хуулийн цэц буруушаас л да. За тэгсэн. Тэгсэн саяхан би үндсэн их хурлын чуулганд харсан. Энэ асуудлыг зарим гишүүд тавьсан. Энэ ч одоо яаж байгаа юм бэ болохгүй юм шүү. Тэгтэл их хурлын тамгын газрынхан, уул уурхай яамныхан, сангийн яамныхан тийм биш юусоо бид нар тэгдүүгээд байсан. Гэтэл яг үндсэндээ Монголын далаад аж ахуйн гэж энэс болж хаалга бариад байна шүү дээ. Тэгэхээр чин за боловсруулад баяжуулад тэгж одоо ашигт малтмлын нөөц ашигласны татварыг дахин өгж явахын орон зүгээр түүхийгээр нь гаргачвал 5% юм. Тэрний төлөө Монголыг түлхээд байна шүү дээ. Одоо жишээлбэл зэсийн баяжмлыг оюу толгой Монголд боловсруулаад зэс гаргах юм бол дахиад зэсийнхээ үнээс төлөх нь шүү дээ. Тэгнь. Тэгэхээр юугаар нь гаргачихсан юм. Тэгэхээр баяжмал дотор байгаа зэсийн үнэ $4,000 гэхэд одоо өнөөдөр чинь би харж байсан 5,902 байна лээ зэсийн үнэ. Цэвэрлээс гаргал 5,900-аас дахиад 5% төлөх нь шүү дээ. Борлуулсан гээд бас дахиад төлнө. Тийм байна. Тэгээ энэ бол юу гэхэд Монголын үндэсний эрх ашигын эсрэг монголчууд түүхийдээ боловсруулахын эсрэгэд явуулж байгаа бодлого л доо. Тэгээ би энэ нэг хүний юм мэдэхгүйгээс хийсэн алдаа гэж бодохгүй байна. Ер нь хуулийн төслөө санамсаргүй орж ирдэг зүйл биш. Хуулийн төслийг хүн санаатаагаар бодож за ийм юмыг ингэж хийн гэж тэгж өргөн барьдаг шүү. Тэгэхэд манай төрд маань өөрөө ингээ хачиг суудсан байна хуулц.